VO3 ашиглаж байгаа хүмүүс бүгд $20 өртөө болсон. Сайн байцгаана уу залуусаа. Өнөөдрийн бичлэгтээ тавтай морил. Өнөөдрийн бичлэгээр та бүхэндээ би юу зааж өгөх вэ гэвэл VO3 дээр хэрхэн зурагнаас видео бүтээх талаар нэг бүрчлэн сайхан зааж өгөх болно. За тэгээд хоёрт гэх юм бол та Америк нэгдсэн улсад бүртгэлтэй Gmail хаяг нээгээд нэг сарын турш үнэгүй ашиглаж байгаа. Тэрхүү нээсэн аккаунтаа эргээгээд цуцлахгүй бол сарын дараа таны данснаас $20 татагддаг байгаа. Тэрийг өнөөдөр хэрхэн цуцлах талаар бас зааж өгөх болно. За тэгээд та хэд маань бичлэг эхлэхээс өмнө хэрвээ сувгаа дагаагүй байгаа бол сувгаа яг одоо гараад дагаад энэхүү бичлэгэн дээр лайк дараагүй байгаа бол лайк дарчаарай. Тэгээд манай энэхүү сувг маань цаашаа химэл оюун ухааныг ашиглаад хийж болох маш сонирхолтой тийм сайтуудын талаарх хичээлүүдийг бол оруулах болно. Тэгээд нэг давуу талыг нь танаар хэлэх юм бол манай энэ сувг дээр та зөвхөн англи хэлтэй байж ижил би энэ бүтээг ашиглах байх гэдэг тэнэг бодлоо мартаад монгол хэлтэй хүмүүс яаж энэ гадаад сайтуудыг ашиглах талаар би бүр нэг бүрслэн заах болно. Тийм учраас та хэд маань монгол хэл дээрээ AI-ыг химэл оюун ухааны талаарх ийм сонирхолтой хичээлүүдийг үзхийг хүсэж байгаа бол бүгд одоо гараад дарддаг юмнуудад дараарай. За тэгээд хэдүүлээ эхэлцгээе. За ингээд бол хэдүүлээ шууд VO3 руугаа ороод ирнэ. За энэ дөрөвгөө орж ирээ та хэд маань энэ лүгөө орж ирээ та бүхэн өөрсдийнхөө аккаунтыг бол оруулчихна. Хэрэв та өмнөх одоо энэн дээр бүртгүүлэх хичээлийг нь үзэж амжаагүй байгаа бол манай энэхүү YouTube сувг руу маань ороод энэ эхний part 1, part 2 энэ хоёрыг үзчихээрэй. За энэ хоёрыг үзнээр та бүхэн маань бүгд ойлголттой болчих байгаа. За өнөөдөр бол хэдүүлээ өмнөх хичээлүүд дээр бол текстээс видео бүтээж байсан. Тэгвэл өнөөдөр premise to video буюу одоо зургаараа хэдүүлээ видео бүтээн. За ийм байгаа. За ингээд бол хэдүүлэн чинь нэг зураг хэрэгтэй. За би энэ зургийг татаад авчи. Танд одоо ямар ч зураг байж болно. Тэгэхээр тухайн зургийг ашиглаад өнөөдөр VO3-аар видео хийнэ гэсэн үг. За зураг татаад авцсан. За одоо энэ нэг нэмэх тэмдгэн дээр нь дарж агаад upload гэдэг хэсгээ дараад за саяныхаа сонгосон зургаа энэ дөрөв ингээд оруулаад ирнэ. За ингээд таны оруулж ирж байгаа зурганы чинь хэмжээ гар утсны хэмжээтэй байсан ч болно. Одоо ер нь компьютерийн дэлгэцний хэмжээтэй байсан ч болно. 1920-ыг харьцах нь 1080, 1080-ыг харьцах нь 1920 те. Тэр аль нь болно. 1920-ыг харьцах нь 1080 хэмжээтэй зургууд хийвэл их зүгээр байдаг шүү. За одоо энэ дээр сэтгүүлээ crop and save гэдгийг дарчихна. За энэ дээр ахаад нэг зураг нэмж болно. Энэ нь яг яадаг вэ гэвэл магадгүй танд одоо эхний зурган дээр таны видеоны чинь гол дүр нь байгаад хоёр дахь зурган дээр нь арийнх нь background enter нь байх юм бол энэ дээр background-ыг оруулаад ирчих болно. За хэдүүлээ эхлээд зүгээр нэг дан видео хийж үзье те. За энэ нь бол яадаг вэ гэвэл камерын хөдөлгөөн байгаа. Тэгэхээр таны одоо гол дүр чинь одоо энэ дүрээрээ та видео хийлээ гэхэд камер яг яаж авах вэ те. Тэрийг нь энэ дээр шууд сонгоод өгчдөг байгаа. Тэгэхээр та нар нөгөө промпто бичихтэй элдв нөгөө камерын хөдөлгөөн өгөх шаардлагагүй болно гэсэн үг. За одоо хэдүүлээ энэ зургийг ашиглаад өгөх промпт бичлээ. Инként бол хэдүүлээ ChatGPT руу орж ирээд саяныхаа зургийг оруулаад өгчихнэ. За тэгээд VO3 дээр промпт бичээд өгөх жагаад тэгээ промпто бичүүлэх болно. За би промпто биччихлээ. VO3 дээр промпт бичээдэг гээд зургийг хавсаргаад өгсөн те. За эмэгтэй барьж байгаа тайгийн дээр цахилгаан зохиход эмэгтэй камер руу хараад за тэгээд юм зааж өгöd байхад дардаг юма дараад үзээрэй найзуудаа гэж нүүрэндээ баясгалантай инэмсэглэн хэлнэ. Тэрний эргэн тойрондох байгаль орчин яг л бодит кино мэт харагдах хэрэгтэй гэд өгөгдөл өглөө. За хэдүүлээ гарч ирсэн промптыг нь аваад VO3 руугаа оруулаад видеого гаргая. За промпт нь гараад ирсэн байна. За хэдүүлээ нэг копитэй авчи. За энд авчираад за ингээд эхлүүлэхийнхаа өмнө нэг зүйлийг маш сайн анхаараарай. Энийгээ сайн ихлээд хараарай. За тэгээд юм зааж өгöd байхад дардаг юм дараад үзээрэй найзуудаа. За нэг ийм алдаа зааж ин те. За хэдүүлээ нэг рефреш хийчихье. Нэг рефреш хийгээд за нэр нь ийм болцсон юм байна. Манайха энэ дээрээс нэр нь камерын өгөгдөл одоо энэ чинээс нэмэлтээр камерын өгөгдөл өгж байгаа шүү дээ те. Тэгэхээр энийг өгсөн үед VO3-аар одоо гарахгүй болцсон юм байлээ нэр нь. Тэгэхээр та бүхэн камерынхаа өгөгдлийг заавал промпт хэсэг дээр тулгуурлаад оруулаад өгчөөрэй. Зургаа өгдгөрөө өглөө. За тэгээ промпто бичиж өглөө гаргалаа. Энэ дэр нэмэлтээр одоо энэ нөгөө камерын өгөгдөл өгч байгаа шүү дээ. Би бол сая зүүмийн өгсөн те. Тэгсэн чи ер нь ийм өгөгдөл өгж байгаа үед VO3-аар гарахгүй алдаа заагаад байна лээ. Тэгэхээр та хэд байна VO3 дээрээ үргэлжлүүлэхийн тулд заавал энэ камерынхаа өгөгдлийг устгаарай. Камерын өгөгдлөө яаж өгөх вэ гэвэл энэ промпт бичихтэй өгөөрэй. За тэгээ юм зааж өгöd байхад дардаг юма дараад үзээрэй найзуудаа гэж нүүрэндээ баясгаламтай инээмсэглэн хэлнэ. Одоо үгээ хэлэхэд камерын хөдөлгөөн түүнээс холдон явна гэдэг юм уу, түүнийг тойромж гэдэг юм уу те. Тэр өгөгдлөө энэ хэсэгт бичээд өгчих юм бол одоо промптн дээр ChatGPT бичээд гаргаад өгнө гэсэн үг. За бичлэг маань бэлэн боллоо. За хэдүүлээ хамтдаа үзье. За тэгээд юм зааж өгöd байхад дардаг юмаа дараад үзээрэй найзуудаа. За ийм болсон байна. За таяган дээр нь одоо цахилгаан зохино гэсэн те. Цахилгаан зохино гэдэг нь цахилгаан арай жоохон юу орсон бэ те. Гэтэ бол яах вэ? За ингээд та бүхэн одоо хүссэн зураг өгөөд одоо
ChatGPT дээр prompt бичүүлэхдээ хамгийн эхлээд VA3 дээр prompt бичээд өг гэдэг өгөгдлийг өгнө. ChatGPT-гээр prompt бичүүлэхдээ хамгийн түрүүлээд VA3-аар prompt бичээд өг гэдэг өгөгдлийг өгөөд тэгэл ер нь монголоор яг өөрөөсөө яг юу бодож юуны талаар гаргамаар байна те. Энэхүү ChatGPT төгсөн зургаа яаж хөдөлгөж яаж яриулмаар байна те. Тэрийгэл энэ хэсэгт маш тодорхой бичээд өгчих хэрэгтэй. Тэгвэл ChatGPT та нарт яах вэ гэвэл ингээл бичээд өгнө. Тэр өгсөн prompt-ыг та бүхэн энэ дээр зураг өгөөд тэгээд prompt-ыг нь өгөөд саяны одоо ChatGPT-гээс гарч ирж байгаа prompt-ыг энэ хэсэгт өгөө. Тэгээ өргөжлүүлэхэд бид нарын яг хүссэн өгөгдлийн дагуу гээд видео маань гарч ирж байна. За та бүхэн тэгээ бичлэгээ бүтээхдээ энийг заавал VA3 дээр нь тавиарай. VA3 дээр тэгжиж дуутай гаргана. Хэрвээ та зүгээр аудио байхгүй видеонууд гаргая гэх юм бол VA2 дээр гаргаж болно. Яг ялгаа байхгүй, чанар нь яг адилхан. За ийм байгаа шүү. За одоо тэгвэл та нарт хэрхэн одоо $20 өрөнд орохгүйгээр итгэвчүүлсэн сарынхаа багцыг цуцлах талаар зааж өгье. За би одоо ийм аккаунт дээр бол нээсэн байгаа. Тэр энийг яаж цуцалдаг вэ гэх юм бол хэдүүлээ браузер дээрээ Google Play гээд бичээд орно. За тэгэнгүүт одоо play.google.com гэд байгаа те. За энэ дээр дараад орчин. За тэгэд энэ хэсэгт та бүхний одоо нөгөө саяны нэг VA3 дээр холбогдсон байгаа аккаунт чинь одоо миний нэгсэндээ энэ аккаунт маань энэ дээр орж ирэх хэрэгтэй байгаа. За хэдүүлээ солиё. За би бол аккаунтаа сольчихлоо. Google Play руу орж ирээд аккаунтаа сольсон. За тэгээд энэ profile хэсэг дээр дарах юм бол payment and subscriptions гэд байгаа. Энэ дээр дараад орно. За тэгээд энэ subscriptions гэдэг хэсэг дээр нь дарна. За тэгвэл энэ дээр одоо Google One, Google Pro гэд байгаа тий. Тэгэхээр энийг хэдүүлээ manage гэдэг дээр нь дараад тэгээд энэ дээрээсээ та бүхэн cancel subscription гэдэг хэсгийг бол дарах ёстой. За тэгээд ингэснээр та нарын одоо нөгөө сарын хугацаатай нээж байгаа Google Pro багц чинь цуцлагдана гэсэн үг. Ингэж цуцлахгүй бол та хэд сарын дараа таны нөгөө холбосон олон улсын картн дээр чинь $20 өр нэхэгдэх болно. За тэгээд та хэд маань багцаа идэвхжүүлээд кредитээ ашиглаад дуусчих юм бол шууд энийг нь цуцалчаарай. За тэгээд энэ маань 1 сарын хугацаатай байдаг учраас би 8 сарын 11-нд бол нээсэн байна. 9 сарын 11-нд дууснаа гэсэн үг. Тэгэхээр 9 сарын 11-ээс өмнө би цуцалчих юм бол над дээр $20 өр гарч ирэхгүй. Хэрвээ энэ хугацаанд цуцалж чадахгүй бол таны нөгөө холбосон олон улсын картн дээр чинь $20 татагдана гэсэн үг. Мөнгө хийнгүүт $20 татаад аваа явчихна шүү. За тэгээд өнөөдрийн бичлэг бол та нарт таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд манайхыг дуурайгаад маш олон хүмүүс VA3-д бүртгүүлсэн. Бүгд бас өнөөдөр ингээд төлбөрөө цуслах, багцаа хэрхэн цуслах талаар сураад авлаа. Ингэснээр та нарт бол ер нь өрөнд орохгүйгээр ингээд энэ үнэгүй сайтуудыг сайхан ашиглах боломж бүрдэж байгаа. За тэгээд асуухыг хүссэн асуултаа энэ бичлэгийн комент хэсэгт бичээрэй. Учир нь яагаад вэ гэвэл би дараагийн бичлэгийнхаа санааг та нарын комментнаас авдаг. Та нарын комментэнд аль болох хариулах зорилгоор дараагийнхаа бичлэгүүдийг хийгээд явдаг байгаа. Тэгэхээр асуухыг хүссэн асуулт байх юм бол бүгд энэ бичлэгийн комент хэсэгт бичээрэй. Тэгээ та ерөнхийдөө манай YouTube сувгийг дагснаар AI ашиглаад зураг бүтээх, видео бүтээх, контент хийх заавар. За үнэгүй хэрэгцээтэй AI хэрэгслүүд болон бүтээлч ажлаа AI-аар хөнгөвчлөх аргуудыг яг энэ манай YouTube сувгаас сурах болно шүү. Тийм учраас манай YouTube сувгийг дагаарай. Тэгээд өмнөх бичлэгүүдээ үзээгүй байх юм бол бүгд сайхан үзээрэй. Дараагийн бичлэгэн дээр та нар яг юу хэлэхийг хүсэж байна тэр болгоно чинь хийх болно. Тэгээд надад бол хийх юм маш олон байна. Зураг бүтээх, видео бүтээх, текстийг дуу болгож яриулах энэ төргээ зөндөө олон хичээл байгаа. Тийм учраас бүгд дараагийн бичлэгээр уулзъя. Баярлалаа guys.